Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бүхэн теле зохиомжиндоо гэрийн даалгавраас болж багш сурагч эцэгхийн харилцаанд үүсч байгаа зөрчлийг харуулахыг хичээлээ. Мөн энэ зөрчлийг арилгах арга замыг эрэлхийлсэн санаагаач тусгасан юм аа. Ингээд та бүхэн бидний теле зохиомжийг үзээд өөрсдийн дүгнэлтийг хийж бидэнтэй хамтарч ажиллана гэж найдаж байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Өнөөдрийн математикийн хичээл багад амжилттай болцлоо. Тэгэхээр амжилттай болсон багуудаа баяр хүргэе. За одоо багш тооны даалгавар өгье. Гэрийн даалгавар сод хүчиг буудас 62-аас 66-ийн бодлогыг бодож ирсэн шүү. Тэмдэглээд авч. Бас нөгөө Монгол хэлний даалгавар 2 дугаар цагтаар өгсөн шүү дээ. Хувилбар 22 23-аас сайн хийж ирээрэй заа юу. За ингээд даалгавар тэмдэглэсэн бол өнөөдөр хичээл тарлаа бүгдээ. За баяртай. За хамтдаа бүгдээ. Яачи хашаам нэг таах юм уу? Хүн 62-аас 66 гэсэн. Юу вэ? Ямар их юм бэ? Яач их юм бэ? Миний охирээ. Яасан миний охин? Яачгүй зүгээр. Чихэн дэжгүй юу? Дэжгүй. Та уцаа тавьдаг цаагаа өмнө охин. Би юм идмээр байна гэж. Яа. Би бол нийт бүх бодлогыг бодож чадна штэ. Энэ тэгштэл илэрхийллийг өстэй зашлан бодуулах юм а багш. Маргааш хийхгүй очвол загнаал ундаа. Энэ даалгаврыг дуусч гинөө. Болоогүй байна ээж. Багш зөндөө даалгавар өгсөн. Миний охин аавынхаа энэ авч өгсөн номыг уншиж дуусаа юу? Юуны тухай гарч ийн? Ээж юу ном унших даалгавар хийсээр хагаад заяаг чинь төгөлдөр ууран дээр зааж өгсөн эрэхтэн сурчсан байна гэж амлчихсан. Тэгсэн чинь энийг сурах зав алгагүй штт. Одоо яах юм бэ? Чи хичээлээсээ ирэл гэрийн даалгаврыг хийгээд суучих юм биш үү? Ойлгож чадахгүй зүйл байгаа болохоор суугаад идэм үү? Багшаас чи асуухаар манай мөнгө зэн сайн байгаа та санаа зовлтгүй гэх юм биш үү? Ээж би энэ даага бүх бодлогуудыг бодож чадна. Багш заавал хийж ирээрэй гэсэн болохоор бодохгүй бол болохгүй штэ. Наадхаа дуусаа дараа нь миний охин хөгжмөд автаарай. Ээж юу хөгжим татах вэ? Монгол хэл дээр 2 ажилбар хийж ирээрэй гэсэн. Одоо тэгээд юу хөгжим тоглох моглох. Миний охин ч бүр номын цагаан солиод тусах нэ. Хийж чаддаг зүйлүүд байгаа юм бол хийхгүй орхиж болдгүй юм уу? Ээж юу гэж дээ. Тэгэх юм бол багш өдөр болгон хүүхэд бүрийн даалгаврыг шалгадаг. Тэгэж очихгүй бол болохгүй шүү дээ хийж очихгүй бол. За.
Байна. Гэртээ юу? Гэртээ даалгавар хийж. Гарч юу? Гарч тоглоё л тоо. За 5 шүү. Нөгөө дээргээ дуудчихарай. За одоо гарлаа. Yes. Яа, би тэндээ хажууд хараа юм байна дөө. За хичээл хийгээс. Сайн үйжээ. Ой, хичээлийн зам уу? Хичээл хийж. Тэр Монголын хичээл хийж одоо математик хичээл. За. Харин нэг сайхан хоол ичхөө. Тэгээ. Жоох ядраадах шиг нэртгэн тэгэл амарцгаая. Би нөгөө өдөрт гарсан уу? Хараагүй шүү дээ. Би энэ таг бодож чадахгүй хан танайд би заагаад өгөөч. Эндээ. Дараах тонуудын тоо. За стаавах нэг юм шиг. Чиний ээжээс асуучих за. За. Ээжээ, би энэ бодлого бодож чадахгүй хан та заагаад өгөөч. Аавс асуусан уу? Аавас асуусан чинь аав мэдгүй гэж хэлээ. Аав мэдгүй л би ээж нас мэдгүй дээ. Өгнө. Талээч нэг асуусан. Юу юм бэ? Юм уу те. Өнөөдрний бодлого асуусан юм аа. Хүүхдийнхээ бодлогыг бодож чаддгаа. За. Уудтай гурилын 5.2 нь 10 кг бол нэг ууд гурилын жинг олоорой гэсэн бодлого байна. Тэ. Аха. За тэг. За. Та тэрэг өгсдөр гэж. Бодлоод чадахгүй ч юу үзэхэр байна уу та чамд аа? Бан. За, төлөвлөсөн. Зэмг бичээд авах. За, уудтай гурлаа нэг хэрцэг авц. За. 5 тэмцүү хэсэг туваа. За, 12 туваа. 25 кг. За болцлоо. За баярлалаа. За. Хичээлж дуусч байна уу? Ижил үү? Нэг хоо хичээл дээр анхааралтай сайн сууж, хичээлээсээ ойлгохгүй бол аав ээж хоёр нь анги их тусманд тусалж чадахгүй болох нь шүү дээ. За. Яа, ээж юм хичээлээ хийдэг. За, энэ бүлий. Ээж, би хичээлээ дууссан шүү. Гэртээ арайж жаахдаа очихоор идэх хөл байхгүй. Гэр хүйтэн аав сохтой байгаа байх. Ээж дүүгээ хараад ер нь хар хорин заах орж хүмүүсийн гурил будаг зөөж мөнгө олдог үгээ. Орой ээж дүү хоёртой идэх юм аваад оръё. За миний дүү өдөржингөө юм зөө ядраа байлгүй. Маа энэ хөлс чинь хоолнд идэж амжаагүй л байлгүй маа энийг ид.
даалгавраа хийгээгүй яана. Багш амар загнах байхдаа бас хичээл тараад явуулахгүй. Даалгавраа нөгөөч хийж яв гээд суулгах байх. Ер нь хичээлээ таслая. Энэтэй багштай дотроо аваад ирлээ. Өчтөр ээж намайг айлгуур авч яваад тэгээд ячаа нааш хэрэг зам түлхээд хичээл хийчихсэн байна. Би дахиж ийм шалтгаан сонсохгүй шүү энэрлээ. Хичээлийн дараа үдэл хийхээс. За мөнгөн зул дотроо аваад ирлээ. Мөнгөн зул чалуулаагүй мэ. Оо их сайн байна. Энийг сайн бодсон байна тийм ээ. Өөрөө даалгавраа хийсэн үү? За их сайн байна. За сод байдгүй дотроо аваад ирлээ. Шалгын нөгөө өчигдөр хичээлээ хийж гисэн чинь талын нэгэ байж гисэн чинь гэр тог тасраа тэгээд би талын хийж явж байгаа. Дандаа тайлбар тавих юм аа. Ойд чи юу болоод байна? Үе үе даалгавар хийхгүй ирээд байгаа шүү дээ. Ээжигээ уулз гэж хэлээрэй за. За аач. Энэ их хоёр дахиад хичээлс цаад авсан байх юм. Ямар хэцүү юм бэ? Энэ хүүхдийг одоо бүгдээрээ яана да. Холбог удирхан жишг тухай хичээлээ ингээд өгнжлээ. Та нар хичээлдээ амжилттай сайн олцлоо хүмүүдээ. Багш нь даалгаврын сонгох даалгавруудыг чи хийчихсэн байгаа. Та нар даалгавраа сонгоод авцгаагаараа хүмүүдээ. За даалгавраа авцгаагаараа тийм байгаа. Даалгавраа хүмүүдээ. За автор чи даалгаврыг өсөрөө хоёулаа авч явсан багаараа авч хийж болно шүү хүмүүдээ. Үдээс даалгаврыг яаж хийж заавал аваад. Ганцхан даалгаврыг болохоор ганцхан өөрөө игнэж тийм ээ. Оо энэс авч яана. Энгийн даалгавар болохоор хамрыг хийж чад энгийн юм байгаа тийм ээ. Өнөөдөр даалгавар байгаа. Энэс сонгоод аваа өгдөө тийм ээ. Аваад байгаа. Энэ гоё дайс сухой. Оо миний охирэё. Жилэн дайжгүй юу? Сайн байгаа ээж. Өнөөдөр их гоё даалгавар авсан. Та надад туслаарай. Ямар даалгавар гэсэн юм яа? Багш өнөөдөр даалгаврыг сонгож авгаад би тэгээд ганцаар чийсэн даалгавар сонгож авсан. Оо за. За миний охоор цаагаа. За. Энэ ч сонирхолтой даалгавар байна да. Яг яаж болж гинэ? Аха, би бодлогоо зохиолчлаа ээж. Миний охин цаагаа. Оо за.
За энэ даалгаврын дараад. Бодлого зохиоцсон юм уу? Аа. За. Ямар бодлого зохиосон? Зурнаас харахад 8 бил байгаа штэ. Тэгээд би төрсөн өдөртөө 8 найзаа өрөв. Баярын билуугаа хүүхэд бүрт тэнцүү хувааж өгөө. Хүүхэд бүрт хэдэн хэсэг билүү ногдох вэ? Хэсгийг олж байгаа бодлого юм тийм. Ингээд дахиж нэг нугалчаад хэлчихвэл ингээд 8 хэсэг болчихно. Тэгээд энийгээ балаараа тодруулаад за одоо энэ нэг хэсгийг ингээ хайчлаад авчих. За тэгвэл ингээд 8 хэсэг билүү болоод 8-ийнхаа нэгийг нэг хүүхдэд өгөөд 8-ны нэг нь нэг хүүхдэд амлагдах хэсэг болоод орц дараалал. За маргааш би онц авах юм шиг санагдаад тах юм. Өстой гоё болсон миний одоо. Сонсох юм дааллаа да. За намаа уншээ. Үзээгүй юм аа үзнэ. Должин эмээ 7 настай өргөмөлхүүд орж байгаа хаа байсан хасар хайрхан уулын өвлийнхөө идэж төхөөрч ирэхээр явж байгаа нэгэн хотын үгнийг үлдийг дагуулan холын нэг хамаатных руугаа явуулжээ. Шар дүрсийг 8-ны 1-оор тооцвол 16 ширхэг дүрс орох юм байна шүү дээ. Харин нөгөө улаан дүрсийг тоолвол 8-ны 1-оор 4 ширхэг дүрс орох юм байна. Би тэр дөрөв улаан дүрсийг ажиллажээ. Тэгвэл би 8-ны 1-оор 16 орж байгаа 2 бүтэн 8 өнцөгтийг ажиллажээ. За. Хоёулаа даалгавраа хийгээд дуусчлаа шүү дээ. Дүрсийг өвлүүлээд дэгдэх үүсгэсэн, шүлгээ зохиосон. Тэгээ 8-ны 1 дүрс хэд байгааг олчлоо шүү дээ. Хамтын хүчээ гэж. Харин тийм. За одоо хамтарч даалгавраас хийсэн хүмүүсээс хэн тайлбарлах вэ? Би. За хамтдаа тайлбарлаж. Би хамтарч хийх даалгаврыг сонгосон. Тэгээд энэ гурван ажилттай эхний ажил нь илүү дэгдэхөө үүсгэсэн байгаа. Тэгээд энэ дүрсийг илүүлээд дэгдэхөө үүсгэсэн байгаа. Өөр гоё юм байна. Тийм хоёулаа хамт хийсэн юм. Тийм, хоёулаа хамт хийсэн. Тэгээд одоо энэ хоёул одоо чөлгөө хийж байна. Хэцүүгээ дэгдэгээ гундаг босоод сууд гундаг тэнгэр өө нийс хасар дээр бөө цацсан будаа дүү эцгэн нэгтэйгээ гундаг бод сууж гундаг тэнгэр өөдөө нийс газар дээр бөө цацсан будаа дүү таталцаасаа гинт
сургалтынхаа багийнхан гэрийн даалгавар ямар байх вэ гэдэг асуудлаар сурагчдын дунд санал асуулга явуулж үзэхэд гэрийн даалгавар хэд хийх өгдөг. Гэрийн даалгавар ойлгоогүйгээсээ бас хийж чаддаггүй. Гэрийн даалгавар сонирхол татхууц биш. Гэрийн даалгавар хийх цаг зав гардаггүй гэсэн асуудал судалгаа гарч байсан. Үүнээс үндэслээд ер нь гэрийн даалгаврын санаа байх нь чухал юм гэдэг дүгнэлтэнд бид бүхэн хүрсэн юм аа. Гэрийн даалгаврын сан нь ганцаарчилсан, хүндөвтөр, бүтээлч даалгавар, багаар хийх даалгавар, энгийн даалгавар гэх мэт олон сонголттой, олон хувилбартай байх нь өгөөжтэй юм болов гэж бид бүхэн үзсэн. Ялангуяа бага ангийн багш маргааш орох бүх хичээлүүдээр даалгавар өгүүлгүйгээр хичээлүүдийн нэгдсэн уялдаа холбоо бүхий багцын даалгавар өгөх нь хүүхдэд өгөөжтэй юм байна гэж бид бүхэн үзэж байгаамаа. Хүүхдүүд өөрсдөө гэрийн даалгавраар өөрийнхөө цаг завандаа тохируулж сонирхол хэрэгцээнийхаа дагуу сонгох нь зөв юм байна гэж бид бүхэн үзсэн. За тэгэхээр эдгээр зохиомжууд маань бидний өдөр тутмын харилцаанд багш хүүхдийн харилцаанд мөн сурагчийн хоорондын харилцаанд гарч болзошгүй юм одоо бэрхшээлтэй асуудлуудыг тодорхой тохиолдлоор зохиомжлон ингэж харуулсан байгаа. За ийм учраас багш сургууль хүмүүжүүлэгчдийн боловсруулсан эдгээр зохиомжууд болон багангийн багш нар зориулсан зөвлөмжөнд тусгагдсан сургууль хүмүүжүүлэх харилцаанд тулгарх зарим зөрчил бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ гэсэн асуултыг хүндэн тавьсан тодорхой жишээнүүдийг уншиж судалснаар бид энэ асуудалд өөр өөрийн байр сууриас оновчтой хариу шийдэл өгөх ийм одоо боломж арга зам нэгдэх юм аа. Та бүхэнд амжилт хүсье.